За намайг Батөргөл гэдэг гэрэл зурагч уран бүтээлч. 2002 оноос гэрэл зураг сонирхож эхэлсэн. Гэтэ одоо юу гэдэг баг байхад айл олон камертай байхад гэр бүлийнхэн зургийг авах, гэр бүлийнхэн альбомыг үүсгэх. Нэг 13 настайдаа л анхны камер хэрэглэж үзсэн. Тэгэл тэрнээс хойш ер нь аль болох зураг авдаг, гэр бүлийнхнийхэн зургийг авдаг байж байгаа. Хагас мэргэжлийн камер барьж эхэлснээр зурагт илүү дуртай болж гэрэл зургаараа мастер хийсэн байгаа. Надаа нэг тийм байт юм аа, нэг юм говьд ирэхлээр нэг юм зарим хүмүүс бол уйтгартай гэж хэлнэ те. Тэгтээ нөгөө говийн мөн чанар нь одоо яг юм халуунд тэгэл юм бөхчм тэгсэн ирнэ. Тэгээл нэг зэрэглээтэй л те. Юу ч алс хязгаар юу ч баригдахгүй тэр нэг юм цэлгэр уудам яг юм Монгол хүний нэг юм ууж ус сэтгэл гэдэг ч юм уу те юмыг ойлгох. Тиймэрхүү яг нэг юм говьоос нэг юм гоё таашаал мэдрэмж авдаг. Ямар их хүний сэтгэл өөрөө ямар агуу юм бэ ч гэж хэлж болохоор нэг талаас нэг бясалгалж хийж байгаа юм шиг тийм гоё мэдрэмжүүдийг төрүүлдэг гэх юм уу говь. Тэгээд мэдээж хоёр бүхтэй тэмээга бас онцлохгүй болохгүй те. Ер нь бол говийн ганц бэлэг тэмдэг маань энэ бол хоёр бүхтэй тийм байгаа шүү. Тэгээ зөвхөн бас Монголд байгаа тий гэж тайлбарлахаар. Энэ талаасаа бас бахархан тэгээд одоо юу гэдэг нь гадны жуулчд бас говийг говьд очих юмсан л гэж ярьдаг тий. Тэгээд говийг мэдэрчээл эрдэнэ явд буцдаг. Тэгэхээр нэг юм говь маань өөрөө нэг аюул сүнслэг тийм орон зайлаг газар гэж хэлж болохоор. Говийн тойрон гэх юм уу? Нэг юунда 2 3 4 худагтай юм байна нэг дороо. Тэгээд ойролцоогоор энэ ч яаж ч бас бид нэг 70-80 тэмээ усалчих шиг боллоо. Азтай байна бас. Их хөвчлэн нөгөө говийн худагнууд маань цоочтой байдаг гэсэн бол энэ ч бензинтэй мотор маань ажиллаж ирсэн болохоор бид нар бас морьтой явж байгаа юм байна даа л гэж харж байна те. Хам богдод очиж бүгдээрээ уулзцгаая. А? Хичээл хийсэн юм уу зуны амралтаа? Хичээлтэй. За, сайхан амарч гинөө. Сайхан. Зуны амралт хэрэг. Гоё. За, хоёулаа гоё танилцъя л да. Чи гоё тимээтэй юм биш үү? Чиний тимээ хин гэдэг юм? Орос ийшээ зогсож идэггүй. Маш. Хашааны наац. Тимээгээ гайхуулж. Тимээгээ гоё гаргаарай. Чинэш нөгөө талдаа гарч. За. Тэгээ гарнаас нүтгэж. Найзхан гарнаас өгч. За. Наадхаа өгч. Найзхан гарнаас өгч. Тэгээ ингэ нөгөө ингэж гой савлсан шүү дээ. Тэгээ нэг гараараа ингэ бүтцэн юм шиг ингэ гой нааш чаашаа. Яг хий. Агаргараа. За тэмээгээ гоё гаргал та. Тэмээгээ скот тийш өгч. Чи нэг гараараа бүр гоё барьж та. За. Гоё. Авла нэшараа. Тинийч. Зовоочия. Баяр. За сайн бацхан уу? Сайхан тусч гэнэ үү? За, сонь сайхан юу хийцэн? Бид нар үндэсний телевизээс зорж явна гэдэг нэг нэвтрүүлэг хийж байгаа.
Окей, хоёлаа тэгвэл ярьчих л та. Би ч бас яг энэ тхий хүн биш ээ. Тийм үү? Гадна Дорногов. Дорногов байсан уу? Энд дэрсийн ажиллаад 2 жил болж байгаа. Дорногов аймгийн айл сумаас ирсэн. Сайхан талаас хамаас ирсэн. Дорногов. Тин ч өсөж төрнө. Тий. Тэгээ зэрэгээ салгадж ирээд энд ирээд ажиллаж ногооны үйлдвэрт ажиллаж байгаад. Аха. Тэгээ нэг их нэртэй болоо. За. Тэгээд энд зэрэн байна доо. Ажил хийгээд. Анх ирэхэд 2 жилийн өмнө ирэхэд хамбогд сум ямар байв? Одоо өнөөдөр ингээ харахаар ямар хөө вэ? Өөс янзын сайгал хөгжиж байна шүү дээ. Ер нь хаасаагүй бодлого байсан мэрэгдэл. Янзэд гоё болж байна. Хүүхдтэй хүүхд нийт настай байна. Хүүхэд нэг ой 6 сартай тэгэл. Эхнэр оюутлахад ажилладаг тэгэл. Тэгэл байж байна. Би тэгээ нэг 14 хоногт нь ажил хийгээл. Манай 14 хоног оюутлах яваал. Тэгэл яг тиймэрхүү л байна дөө. Нэг нь хүүхдээ хараад 14 хоног амралтаараа хүүхдээ хараад. За тэгвэл хэдүүл ийш очиж зураг авч. Гурлаа. Ийшээс очтгоо. Наадлахын бетон дээр нэгэн суугаал. Оо яг хүлээ дэшээ бас ачуул болно шүү дээ. Ингээд чи сайн атсан шүү дээ. Гоё байгаа шүү дээ. Чамд өөр чинь тухтай байгаа шүү дээ тэгэхээр. Гоё нэмсэглэлээ. Гоё наа дахиад. Гоё шүү дээ. Гоё нэмсэглээд. За сайн байна уу? Яагаад зүгтээ гадаа? Аваа хаалган болгочихдоо. Өдрийн мэд. За таад хамбогд сумын ерөнхийдөө ямар бүтээн байгуулалтын дээр нь ажиллаж байна? Ерөнхийд нь товч танилцуулаад өгөөч. Энэ дээр болохоор зам анги буцаан дөрвөлтөн дээр ажиллаж байгаа. Өөрөө хамбогдын уугуул суугуул. Би энд бол түр зүр ажиллаж байгаа юм. Ерөнхийдөө бол хотоос л гэсэн. Одоо ер нь ингээд залуучууд ажиллаж штэ тий. Тэгэхээр одоо юу гэдэг анх ингээд энэ чинь сумын статустай байна. Тэгээд ерөнхийдөө бүтээн байгуулалтууд айгаа өөр сум дээр одоо юу гэдэг магистралийн дулааны шугам дээр тавигдаагүй штэ. Тэр талаас нь ер нь өөрөө чи залуу хүний хувьд юу гэж харж байна? Гүйх юм чинь бас боломжтой л шүү дээ. Айл болгоны гадаа баг л дулааны явж байна. Шугам. Тэгэл айл болгоно гэрэл хоёр дулааны шугамд халаалт татах боломжтой бол. Ерөөсөнд бол гоё л болчихлоо. Би одоо хуулж өгөл одоо тэгэл хотоос гараад энд бол амьдрал бол амьдрмаар л юм. Халууны нөхцөл нь байхгүй мэн үү. Амар халуун. Тэжийн тэл намайг харж байгаа шүү дээ. За. Өөрөө хамбогдын уугуул уу суугуул уу? Суугал. Өмнө нодлон жил ирчихсэн. 1 жилийн хугацаанд ерөнхийдөө чиний нүдээр ажиллах тэгэхээр ингээ хамбогд сум маань хэр өөрчлөгдөж харагдаж байна. Чамд залуу хүнд ингээд бүтээн байгуулалт хийгээд оролцоод гар бие оролцоод явж байна. Миний хувьд болохоор Хамбогд сум нодлон жил ирэх чинь ингээл энэ тэмдгүү ингээ барилгууд баригдсан. Тэгээ нодлон жил заалмаал баригдаал байжсэн. Энэ жил ирсэн чинь тэгэл нодлон жил нөгөө 100 жил нь болж ирсэн шүү дээ. Тэгээ 100 жилийнхаа хүрээнд одоо энүүхэн нэг үндэсний хүрээлэн цэцэрлэгт хүрээлэн баригдсан. Залуучуудад их тааламжтай. Айгуу залуучуудад нэмсэн. Одоо жишээлбэл ахаад өөр музей баригдаж байгаа. Тэгээд спорт цогцлбор баригдаж байгаа гэсэн. Тэгээ ер нь л байнга том бүтээн байгуулалт хийгдэж байгаа бичдэг шүү дээ. Энэ хамгийн анх хамбогд сумд ирээд чинь төрсэн сэтгэл ямар шээ? Би чи хамгийн анх ирээд сум гэж бодож ирж байгаа шүү дээ. Тэгэл ирсэн чи баг аймаг шиг тийм айгуу том төсөр тийм. Анх ирээл хоол гэл гайхчлээсэн. Ийм том сум байд юм бах таа гэл. Баруул ачаад нөгөөд нэм далийн ингэж суусан шүү дээ. Тгий суугаад тэгээ нэг гоё бүүдэн дээр сууж байгаа юм шиг тухалчихгүй юу заяа. За ах руугаа нэг харч. Тэгэл бол шүү дээ. Гоё шүү дээ. Өшөө гоё нэмсгэл өшөө гоё. Гоё. Өшөө. Цоглог биш дээ.
Орой мэндийг хүргэе. За баярлалаа та бүхэнд энэ орой мэндийг хүргье. Монголын үндэсний телевизээс зорж явна нэвтрүүлэгт оролцож байгаа. Намайг гэрэл зурагчин уран бүтээлч Бат Оргил гэдэг. Залуучуудтай өнөөдөр уулзлаа. Ер нь залуучуудын хот нэлээд төлөвлөж явах шиг байна. Өчигдөр оройны ингээл зураглалыг ингээ харахад бас нэг юм уурхаачдын дүүрэг гэхээр тийм ч тийм уурхаачдын нэг үлгийн нутаг гэж хэлж болохоор тэгээд өөрхөн бас танилцуулангаа ер нь хамбогч юм өөрөө уугуулна өөрөө ерөөхдөө нэг төвч танилцуулж. За баярлалаа. За тэгээд намайг мөн хоёрын Цэвэ Арвдан гэдэг. За би одоо яг энэ төрлөх хамбогч сумдаа бол одоо төрж өссөн. За миний аав ээж л одоо хүртэл хамбогч сумынхаа жавхланд багт малаад ингээд амьдардаг хүмүүс байдаг. За би өөрөө хамбогч сумынхаа одоо 10 жилийн сургуулийг хамбогч сумдаа сураад боловсрол эзэмшиж ирээд эргээд одоо Самбар нутагта ажиллаж байгаа юм байна. Өнөөдөр нэг иймэрхүү ажлууд хийлээ. Миний хувьд ажил юм да тий. Зураг авлаа. Зөв одоо манай талбай дээр талбай дээр хүүхдүүдтэй, залуучуудтай зураг авах болсон байна тий. Энэ хоёр бүгд хамт явсан юм. Тий. Эднэртэй ингэж найзлаа. Тэгээ одоо энэ залуу жишээ нь ингээл ярьж байгаа байхгүй. Хотоос ирсэн ажиллаж байгаа. Яг амьдрч бол болж байна. Ажил бол энэ ч байх юм байна. Гол нь халуун л гэж яриад байгаа байхгүй. Одоо жишээ нь энэ хүүхэд гэхэд өнгөрсөн жилийн 4 сард бас Хамбогтод анх удаа ирсэн. Ажиллаж байна тий. 2 жил дараалж ажил гүйцэтгэх ажил дээр ажиллаж байна гэл. Одоо жишээ нь энэ залууд орнгоос ирсэн гэж байгаа юм. Тэг энэ ч нэ бол одоо ихнэр хүүхэдтэй болцсон, ихнэр нуурхад ажилдаг. Одоо хамбогч суманд бол маш олон одоо энэ залуучууд чиг маш олон залуучууд бол ирж ажиллаж байгаа. За тэгээд магадгүй тэднэрээс 30% нь 20% нь хамбогч суманд амьдрах боломжтой байна гэдэг энэ шийдвэрүүдийг бол гаргадаг. Хамбогч сум бол ер нь бол Монгол улсын хэмжээний хамгийн дулаахан цаг шүү дээ. Хамгийн дулаахан цаг. Гэхдээ бид нар энд хүмүүс ирээд одоо 3 сар амьдраад нэг зуныг авахад бол уур амьсгалдаа байгаа нөхцөлтөө бол дасан зохицоод ингээд сайхан амьдэрдэг. Шинээр одоо ажиллаж амьдарч байгаа залуучууд бол маш олон байдаг. За ер нь Хамбогч сумынхан бид нэр одоо хаана гараад ирсэн хэлцэлгээ авч байгаа тийм. Тэгээ бас Хамбогтын тухай өөрийнхөө төрж өссөн газар нутгаа ерөөдөө юу гэж өөрөө хардаг, ирээдүг юу гэж хардаг. Тэрний тухай нэг төсөөллөд ярьж хуваалцаж тийм. Яг одоо бид нар бол яг Хамбогч сумын зүүн урд захад за сумыг одоо яг бүтнээр нь харж болох хамгийн ойрын цэг дээр ингээд ирээд зогссон байна. За энэ бидний зогсож байгаа газрыг бол одоо Хамбогч сумын одоо хиймэр залуусын талбай гэдэг нэрлэдэг. За энд хүмүүс гарч агаар сэлгэнд гардаг, сумаа хардаг ийм талбай байна. За тэгээд сум орон нутаг маань бол ер нь бол 100 жилийн түүхтэй. За тэгээд энэ сум орон нутгийн 100 жилийн хөгжлийг одоо түүжүүлсэн олон ахмад буурлууд, үеийн залуучууд, за түүн дээрээс нэмэгдээд одоо 21 аймгийн төлөөллийн одоо залуучууд ирж энэ сум орон нутагт ажиллаж амьдарч одоо өөрсдийнхөө амьдралын гарааг эхлүүлж ажлынхаа одоо гарааг энэ уурхайтай холбоож сум орон нутгийн хөгжилтэй дэвшилтэй холбоож ингэж ажиллаж байгаа тийм сайхан түүхэн нутаг байгаа. За хойшид бид нар Хамбогч сум зөвхөн уул уурхай дагсан хот биш одоо бусад салбаруудаа ижил тэгш хөгжүүлэх тал дээр боломжуудыг маш сайн хайж гарц гаргалгааг бол хайж ирж байна. За өнөөгийн нөхцөл байдалд бол одоо Хамбогч сумын маань нийт одоо төсвийн хөрөнгийн одоо 90% нь зөвхөн уул уурхай одоо татвараас орж байгаа учраас бид нар ирээдүйд одоо аялал жуулчлалын салбарт хэрхэн ажиллах вэ? Хөдөө аж ахуйн салбараас хэрхэн орлого олох вэ гэх мэтлэн одоо олон салбарууд дээр судалгаа хийгээд за тэр судалгааны дагуу ажиллахаар төлөвлөлөд ингэ явж байгаа төр зургууд байгаа. За ерөнхий төлөвлөлт гарсан 2030 оны хүртэл Хамбогт яаж хөгжих юм 2040 оны хүртэл яаж хөгжих юм гэдэг ерөнхий төлөвлөлт бол гарсан батлуулсан байна. За тэр төлөвлөлтийн дагуу Хамбогт сум бол хөгжиж явна. За аж үйлдвэрийн газрууд нь одоо паркууд нь бол баруун хойд зүгтээ, за гэр хорооллууд нь хойшоогоо болон зүүн хойд зүгтээ хөгжин. За мөн одоо орон сууцны бүсийг бол тусгайлан гаргаж өгсөн тухайн одоо газрууд орон сууцыг хөгжүүлэх боломжтой гэдэг ингээд төлөвлөлтүүд бол гарцсан байгаа. Хамбогч сум маань хотын статустай бодохгүй болгож байгаа баг. Тэгээд ер нь ирээдүйн төлөвлөгөөч гэдэг юм уу те энэ одоо өөрийгөө мэдээж өөрөө засаг дарга нь тэгээд дээрээс нь хот төлөвлөлт гэдэг юм уу одоо энэ яг энэ Хамбогтыг ер нь ирээдүйд юу гэж харж байгаа вэ те тэр онцлог үнцгүүдийн нэг. За ер нь бол Хамбогч сум маань одоо 2026 оны 1 сарын 1-ээс хотын статустай болно гэдэг ингээд
Яг Өмнөгов аймгаас 3 сумын нэр бол журманд ингээд цагаан дээр хараа бичигдээ орцсон байгаа. За түүний нэг сум нь бол Даяах аргагүй Хамбогд сум маань байгаа. Тийм учраас бид нар бас яг 2024 оноос ажил авсан цагаас эхлээд ер нь бол Хамбогд бол ирээдүйн хот. За хот болох учраас ирээдүйн төлөвлөлтүүд нь ямар байх вэ? Хийгдэх ажлууд нь ямар байх вэ? Газар олголтууд нь яаж явагдах вэ? Бүгдийг бол одоо ерөнхий төлөвлөгөөнийхөө дагуу ингээд зориод хийгээд явж байгаа. Хамбогд сум маань одоо энэ жилийн хувьд бол бүтээн байгуулалтын ажлуудыг маш эрт эхэллээ. Одоо 2025 онд бид нар өөрсдөө одоо орон нутгийн төсвийн хөрөнгөөр 22 тэрбум төгрөг зарцуулаад за барьсан станцаас айлууд руугаа албан газрууд руугаа одоо төв магистрал шугамуудыг хүргэж ингээд энэ ажлыг бол хийгээд зохион байгуулж байна. За түүнтэй зэрэгцээ бид нар бас авто замын ажлууд хийж байна. Хамбогд суманд шилжээд ирсэн залуучуудыг төрийн албанд ажиллаж байвал гэр бүлийнх нь хүмүүсийг уул уурхайруу одоо ажилд оруулахад бид нэр туслан дэмжлэг үзүүлдэг гэдэг юм уу. Эсвэл одоо Монгол улсын төлөө зүтгэж энэ төрийн албанд ажиллаж байгаа залуучуудыг ирэхэд нь ажиллах орчин болоод амьдрах нөхцөл байдал дээр нь бид нар бас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлдэг. Энэ тогтолцоонуудыг бол шат шатны төрийн байгууллагатаа хэрэгжүүлээд зөвхөн Хамбогд сум гэлтгүй аймгийнхаа хэмжээнд хэрэгжүүлж байна. Хамбогд сум маань бас өөрсдийнхөө боломж болцоогоор ирээд ажиллаж байгаа чадварлаг боловсон хүчнүүдийг байр саваар нь хангах нийгмийн баталгаан дээр дэмжлэг үзүүлэх бодлогыг бол үргэлж одоо гаргаж явдаг. Тэр утгаараа бас мэдээлэл авсан залуучууд холбогдоод Хамбогд сумд ирж амьдэр яа, ажил яа, бид нар одоо тэдэн жил ажилласан туршлагатай багш байна. Би ийм амжилтуудыг гаргаж байсан. Танай сумд ажилламаар байна, амьдрмаар байна. Ямар боломж дэмжлүүд байдаг вэ? Маш олон холбогддог. Тэгээ бид нар боломж болцооныхын дагуу тэр хүний мэрэгжлийн тухайн сумд таарад ажлын байр нь байж байгаа бол тухайн хүний бол сумын нутагтаа авчиж ажилуулах, шилжээд ирэх юм бол нэг нутгийн дэмгээд дэмжлэгүүдийг нь бол өгөх энэ боломжуудыг бол гаргаад ингэ явж байна. Хүмүүс ер нь Хамбогд сум гэхээр Өмнөгов гэхээр ер нь говь гэхээр нэг тийм элсэл байдаг гэж ойлгодог. Ерөнхий ойлголт тийм байгаа тань. Дээрээс нь яг Хамбогд сум гэж хэлэхээр Хамбогд бол зүгээр ойдлогоо уурхай гэдэг юм те. Одоо баялагын үлгийн нутгал гэж ингэж харж байгаа. Тэгэхээр бид нарын энэ Хамбогд гэдэг суманд бол одоо маш олон одоо байгалийн сайхан тогтоц байна. Энд маш олон жилийн одоо түүх соёлын дурсгал нь байна. За энэ сум орон нутагт одоо 10 орчим мянган хүн оршин суудаг, бүртгэлтэй хүн оршин суудаг. За Хамбогд сумын нутаг дэвсгэрээр одоо 30 гаруй мянган хүн хөдөлгөөнд хүн ам одоо үйл ажиллагаа явуулдаг ийм том сум байна гэдгийг бас Монголын ард түмэнд нийт одоо хүмүүст хүргэж байгаа танай нэвтрүүлгийн хамт олонд бас маш их баярлалаа. Тэгээ дараагийн одоо уулзах хүмүүс маань сум орон нутгийн маань одоо манлайл болсон малчид за түүхийг одоо өөрийнхөө амьд гэрчин болон одоо өөртөө тээж яваа тэр ахмад буурлууд байхаа гэдэгт итгэж байна. Сумаа сайхан танилцуулж өгсөн явдал бол үнэхээр баярлалаа. Тэгээд өнөөдөр бол би одоо юу гэдэг энэ ажиллаж байгаа залуу ер нь залуучдыг онцолж хөрөг зургуудыг авсан. За хүн дээрээс нь цэцэрлэг түрээлэн дээр 6 хүүхдийн хамт тий одоо юу гэдэг нийтийн уртлаг гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл public art гэж. Тэнд хот барьж, элсээр хот барьж тоглолоо тий. Маш их баярлалаа. Ажлын өндөр амжилтыг хүсье. Зураг авъя тий. Яах вэ? Энийг би бэлчээ. За тэгэх юм уу? За. Энийг Зүгээр агаан бэрчөө. та яг манай аав шиг юм биш. Тийм үү? Аха. За бүгдээрээ тоглолцгоё. Эсвэл наа чи тоглолцгоо. Тэгэх үү? Ингээд энэгээр ингээд суушгараа шүү дээ. Эдгээр чинь ингээд бүгдээрээ нурна шүү дээ, тий? Хот гэж бодоо заяа.
байшин барья заяа. Одоо энэ усны усаар илсэн оргоод зургамгаа хийгээд тэгээ энэ чинь ингээд бүр сайн ухаж агаад байшингуудаа сайн барьж эхлээд бүгдээр ингээд элснүүдээ нэг талд бөөгнүүлээд тэгээ дараа нь газраа тэгшлээ шүү дээ тий. Тэнгүүтээ дараа нь элстайгаа зурмаа зураад тэгээ байшингаа барьж эхлэе энэ газар дээрээ төхөө. За тий. Усаараа илсэн оргоод тэгээ байшингаа барьж эхлэе заяа. За, галтуулаа игээ дуусчихно уу? За. Хэдүүл одоо хот барьна штэ. За, эхлээ би тэгвэл байшингаа барьлаа шүү заяа. Ус хэрэгтэй хүн байвал хэлээрэй. Энд ч шүү дээ ус. За. За ус. Гол ирж байна. Ус муулаа, гол мөрөн. За бүгдээрээ одоо ингээд байшиндаа нэг бодно шүү заяа. Тий. Хүүхдүүдийн уран бүтээл гэж хэлж болно тий. Тийм мэдээж энэ дотор яг говь нутгийн мэдээж илс. За мэдээж говь нутагт ус тий ус хэрэгтэй мэдээж говь нутагт ус хэрэгтэй. Тэгээ ус гэсэн юм хоёрхан элементээр ерөөдөө хол нийтийн бүтээл төрүүлээ. Тэгээд оролцсон бүх гишүүдтэй баярлалаа. Тэгээд баярлалаа. Баярлалаа ялгаад байна шүү дээ. Байшингуудаа нэрүүдээ бодсон уу? За ямар нэр өгсөн? Улаанбаатар. Улаанбаатар. Оо бүгдээр Улаанбаатар гэдэг нэр өгсөн юм. Яагаад тийм нэр өгсөн? Манай хотод амьдардаг. Тийш нүүц. Юу гэнэ? Манай хотод амьдардаг. Тэгээ ийш нүүцэн болохоор манай эмээ тэнд амьдардаг хотод. Чи яагаад тийм нэр өгсөн? За бүгдээрээ нэг зураг дараах гэж заяа. Бүгдээрээ гоё нэмсгэлээрээ за. За олаа. За дахиад нэг дарч. За олаа. За авч байгаа шүү. За энэ хамгийн гоё. Ингээ хараа л та. Харагч байгаа сте.